За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ 50 хэдийн түүхийн талаарх part 2-ыг оруулж байна. Тэгээ орчин үеийн хятад энэ гэдэг улсыг үндэслээд төр засгийг нь өдөртөн зохион байгуулж байсан Коминтэ намын эрх баригчид 1949 онд хятадын иргэний дайнд бүрэн ялагдаад тэгээд ядуу жижиг энэ 50-ны арал руу шахагдах үед хинч тэднийг 77 жилийн дараа дэлхийн топ 20 эдийн засгийн улсуудын игнэнд ирэмлэгдэж 12 дахь баян орн болоод зогсохгүй Аз тивийн хамгийн ардчилсан орн болж хүчин гэж итгээгүй баг. Энэ бол 50-ны хөгжлийн түүх. Тэгээ өнөөдрийн дугаараараа яг гол шийдвэрүүд нь юу байв? Хэрхэн ардчил технологи хоёрыг зэрэг босгож чадсан талаарх яг голлох удирдагч тус бүрийн шийдвэрээр зарлаад ярихыг хичээнэ. Тэгээд за хятадын иргэний дайн дуусаад тухайн үед бол хятадын засгийн эрхийг барьж ирсэн Коминтэ намын удирдагчд тухайн хятадын баян чинэлэг эрдэм боловсралтай 2 сая орчим иргэдийг дагуулад 50-ны арал руу очсон байдаг. Тэгээд яг тэр үед 1949 онд гэсэн 50 бол ядуу байгалийн баялаг багтаа цэгийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй дотоодын хэгдэл сул ийм нэг арал байсан. Тэгээ олон улсын ажилчид бол ерөн бол утгагүй заддарч унах нь тодорхой юм дүнжсэн билээ. Тэгээд тэгээд яг энэ ардчилсан үзэл баримталтай 2 сая иргэдэд дагуулад очсон Чанкаши гэдэг нөхөр улс төрийн эрх чөлөөг яг тухайн үедээ хоош нь тавиад тогтвортой байдлыг нэмд хэрэгүүд үтсэн. Тэгээд энэнийхээ хүрээнд бол яг 38 жил үргэлжилсэн юм цэргийн дэглэмийг тогтоосон байт юм билээ очингууд. За тэгээд яагаад ингэж ийм вэ гэхээр яг тухайн үед чинь хятадын коммунист нам довтлох магадлал маш өндөр. Тэгээд Чанкашигийн иргэд бол тус арлын уугуулах хүмүүс гэж байгаа шүү дээ. Эдгээр хоорондын зөрчилтөө нэх байсан. Тэгээд дотроос бас ингэ задрах магадлалтай байсныг шууд ойлгосон. Тэнгүүтээ энэ хүрээнд цэрэг айрам дотоодын тагнуулын хяналтыг нэмэгдүүлээд хэвлэл мэдээлэл улс төрийн эсрэг үзэл бодлыг хязгаарлаж өөр нам үүсгэн байгуулахыг хүртэл хатуу оргилсан юм маш хүчтэй дэглэм гаргасан. Тэгээд яг мэдээж дайны хажуугаар дажин гэж олон энгийн хүмүүсээс энэ дэглэмд өртсөн гэсэн тоо баримтууд байдаг. Гэхдээ яг ийм улс төрийн арга хэмжээ авснараа төрийн институт бүрдээд эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх боломжоо олж авсан. За ингээд нийгмийн тодорхой хэмжээнд цэгслээд тогтсон дэг журам захиргаанд оруулаад авсан Чанкашигийн засгийн газар дараах хэд хэдэн маш чухал шийдвэрүүдийг авч эхэлсэн байдаг. За эхний шийдвэр бол газрын реформ. За хятадын коммунист нам газаргүй тэрэлэнчдэд газрыг нөмшлүүлж өгнө гэх үзэл сурлыг тарааснаар хэдэн сая иргэд коммунист намд элсэж өөрсдийн хүчээ зузаатгацснаар Чанкашигийн айрам ялагдал хүлээх маш том шалтгаан болсон гэдгийг эдний тухайн энэ засгийн газар расмахандаа ойлгосон байсан. За тийм ч учраас газрын реформыг бол 3 нь үе шаттай хэрэгжүүлсэн байт юм билээ. За эхлээд газрын томоохон эзэдийг тариаланчдаас авах юм түрээсийн орлогоо нийт ургацынх нь ашигын 37%-аас илүү авахгүй гэдэг хууль боловсруулсан. За дараа болохоор яг төрийн эрх мэдэлтэй байгаа бүх томоохон газруудыг иргэдэд өмч хэлбэрээр тараасан. За энэнийхээ дараа болохоор газрын эзэдээс хүчээр газрыг нь худалдан авч иргэдэд олгосон ба харин газрын эзэд нь буцаад банк санхүү үйлдвэрлэлийн хувьцаа зэргийг ингээд тарааж өгсөн. За энэ бол маш зөв шийдвэр болсон гэж үздэг юм билээ. Ягаад тэгэхээр тариаланч төрийг дэмжиж эхэлсэн. За тэгээ хүнсний аюулгүй байдал бол тодорхой хэмжээнд ингээд хангагдсан. За тэнгуүтээ том газрыг эзэмшиж байсан нөгөө хүмүүс маань өөрөөр аж үйлдвэрлэлийн салбар руу маш хүчтэйгээр орох боломжийг бүрдүүлсэн буюу нэг сүмээр 2 тулаан гасан ийм том шийдвэр байсан билээ. За 2 дахь том шийдвэр бол шин мөнгөнд дэвсгэртийг эдийн засгийн эргэлтэнд оруулж эхэлсэн. За хятадын иргэний дайны үеэр бол цэргийн хүнс цалин гэх зүйлд тасралтгүй мөнгө хөвлөж орлогоосоо хэд дахин зарлага гаргачихсан. За тэнгуут ард иргэдээсээ татвар цуглуулах ямар ч боломжгүй болсон. Учираас энэ хайперинфляц үүссэн. Тэг мөнгө гэдэг зүйл зүгээр л иргэдийн хувьд итгэлцлийн хэрэгсэл байхаа болж маргааш нь үн өсөн гэдгийг мэддэг учраас цалингаа унгацал бараагаар сольдог ийм тогтцолтой бүрдээд эхэлчихсэн. За тиймээс шинэ мөнгөнд дэвсгэрт одоо хүртэл 50-нд хэрэгжилж байгаа new шинэ $50 гэж байдаг. Энийг гаргаад нэг жүнт цаасыг 40,000 хуучин мөнгөнд дэвсгэртээ сольж эхэлсэн. За нэмээд Чанкашигийн төр засаг цэргийн бус илүүдэл зардлуудыг танаад популист намлалтуудыг зогсоогоод мөнгө хэвлэлтийг хатуу хориглохын цацуу татвар болон орлогын системийн бодит шинжилжүүлгийг хэрэгжүүлж эхэлсэн байт юм байна. За шинэ мөнгөнд дэвсгэртийн тогтворчлтыг хангаж иргэдийн шинэ мөнгөнд дэвсгэрт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн өөр нэг хөшөөр бол Америкийн хүнсний тусламж гэж үздэг. За Америкээс бараг үнэгүй шахав ирсэн гурил буудааг зах зээлийн эргэлтэнд маш их хэмжээгээр
тогтвортой нийлүүлж эхэлсэн. За гэхдээ нийлүүлэхдээ яг тухайн зах зээлийн үнэлгээс маш доогуур худалдаж ирсэн байлээ. Тэгээд ийм бол хүнсний үнэийг барьж инфляцийг барих гол түлхүүр болсон гэж үздэг. За учир нь тухайн жилүүд хүнсний өмсөл маш их байсан. Дээрээс нь гурал будааны үн бол хамгийн мэдрэмтгий байдаг. Тэгэхээр хэрэг гурал будаа өсвөл цалин өсдөг, мөнгө өнгөтдөг, шинээр гаргасан байлууд эргээд үн цэнгүү болох эрсдэл байгааг маш ухаалгаар шийдсэн гэсэн үг. Нөгөө талаа засгийн газар будаа гурлыг тогтмол хомсдол үүсэхгүйгээр их хэмжээгээр зах зээлд нийлүүлээд эхлэхээр хүмүүс маргааш үнэтэй болон их айцгүй болж бараа нөөцлөхт амлан зарах энэ зах зээлийн ийм механизм ажиллагаа хийж эхэлсэн. За ингэснийхаа дараа бол үн тогтворж явж хүмүүс шинээр гарч байгаа энэ $50 илүү итгэж мөнгө хадгалах цааш нь бизнесийн үйл ажиллагаанд ашиглах юм чадамж нэмэгдэж байсан. Тэгээ хуучин мөнгийг ямар ч өршөөлгүй тань шинэ мөнгө бодит эдийн засгийн яг хэмжээнд нь тааруулан сахилга баттайгаар гаргасан 50-ны хөгжлийн хамгийн өвдөлтөж маш зөв эхлэл байсан гэж үздэг юм байлээ. За 3 дахь шийдвэр бол боловсролын үндэсний стратеги болгож илүү шинжлэх ухааны инженерчлэлийн чиглэлд анхаарч эхэлсэн. Тэгээ гадаадд боловсон хүчнийг дотоодын тэтгэлгээр бэлтгэх, буцаж ирэхэд нь албан тушаал, лаборатори, судалгааны орчин зэрэгээр бүрэн хангаад ингээд brain drain биш юм, brain circulation-ыг маш амжилттай хэрэгжүүлсэн. За энэ дээр нэмээд гадаадаас тодорхой салбаруудад маш өндөр зэрэглэлийн мэргэжлэнүүдийг авч ирсэн. Тэгээд дотоодын үйлдвэрлэл боловсролын салбарт үр дүнтэй чиглүүлэг авч ирсэн байл. За тэнгуүтээ тухайн үед нийт төсвийнхөө бараг 20-30% хүртэлийг зөвхөн боловсролд зарцуулж ирсэн. Тэнгуүтээ их сургууль үйлдвэр төрийн шууд холбоог чанаржуулж судалгааг зөвхөн цаасан дээр биш үйлдвэрт ашиглаж ирсэн. За үр дүнд нь бидний сайн мэдэх TS, EMC, ASUS, Acer, MediaTek, Foxconn зэрэг дэлхийд технологиороо тэргүүлж байна. Аврах компаниуд үүсэх суурийг тавьсан гэж үздэг юм байлээ. За энэтэй холбогдуулаад ер нь яагаад боловсролын үндэсний стратеги болгосон бэ гэвэл 50 бол жижиг. Гэхдээ нөгөө талаа байгалийн баялаг гэх зүйл айгүй ховор тий. Тэнгүүтээ хүний капитал буюу хамгийн чухал зүйл болохыг эртнээс ойлгож үйлдвэрлэл технологийн дэвшлийг дэмжиж шинжлэх ухааны салбарыг эртнээс хөгжүүлж эрдэмтэн судлаач инженер нарыг бэлтгэхэд чиглэсэн. Тэнгүүтээ ирээдүйд ирэн бол арчлалын тогтвортой байдлыг хадгалахад иргэдийн боловсрол өндөр байх тусам улс төрийн шийдвэрт оролцох чадвар нэмэгдэж шүүх сонгуулийн процессын үр ашиг өндөрсөх боломжтой гэдгийг эртнээс мэдэж байсан. За боловсролын эдийн засгийн бодлоготой холбоод үндэсний үйлдвэрлэл экспортын салбаруудтай хамтран ийм дадлаг сургалт зохион байгуулах арга хэмжээнүүдийг бол ихээр авч ирсэн. Тэгээд үр дүнд нь бол 1980 он гэхэд үйлдвэрлэл экспортын чанар нэмэгдэж улсын томоохон шинжлэх ухааны паркууд байгуулах шаардлагатай инженер судлаач зэрэг боловсон хүч нь бүрэн бэлтгэгдэж олон салбарт инновац шинжлэх санаа бүхий бизнесүүд цэцгэлэн хөгжиж ирсэн. За ингээд бодохоор энэ бол улс үндэстний алсын хараатай ийм боловсролын системийн нэгдсэн бодлого стратеги гэдэг бол улс үндэстний ирээдүйн хөгжил өрсөлдөх чадварт ямар их нөлөөтэйг бас эндээс харж болохоор байгаа. За хамгийн сүүлийн том шийдвэр бол Америктэй стратеги холбоо байгуулсан. За тэнгуүтээ экспортч чиглэсэн аж үйлдвэрийн төлөвлөгөөг боловсруулсан. Явтал за хүйтэн дайны үеэр Америкт бол коммунизмыг Аз төв тогтоон барих шаардлага үүссэн ба эндээс л Тайвань Америкийн стратеги холбоо тогтоох ашиг сонирхол огтлолцож эхэлсэн. За тэнгуүтээ Америк Тайваны харилцан хамгаалах гэрээ гэж байгуулснаар Хятадын довтлого эрсдэл огцон буурсан. Тайвань өөрийн баталгаа хамгаалахын бүх нөөцөө нөөц болон төсвөө эдийн засаг үйлдвэрлэл чиглүүлэх боломжоо яг эндээс олж авсан гэж үздэг. Тэгээд үүнээс гадна маш тариф багтаагаар олон улсын том зах зээлүүдэд Тайваны дотоодын бүтээгдэхүүнүүд гаргах үе таалгыг нээж өгснөөр экспортын эдийн засаг руу эрчимтэй шилжиж жижиг үйлдвэрүүд олноор өсч орлоготой дунд ангиуд төрөн гарах боломжийг бас нэмэгдүүлсэн олж авсан. За мөн Америкийн тоног төхөөрөмжүүд санхүүжилтийг авмагцаа Тайваны тухайн засгийн газар маш ухаалаг ашигласан зүгээр популизм хийгээд халамж тараагаагүй ба зөвхөн дид үцэж боловсрал үйлдвэрлэх салбарууд л зарцуулсан. Энэ бол төрийн маш ухаалаг шийдвэр. Хэдэн жишээ дурдах юм бол тухайн үед Тайваны арал дээр цахилгаан маш өмсөлт байсан учраас өөрсдийн газар зүйн онцлогтыг тулгуурлан Америкчуудаас тоног төхөөрөмжийн тусламж авч түүгээрээ усан цахилгаан станцуудыг олноор барьсан ба ингэхдээ эхлээ зөвхөн үйлдвэрлэлийн бүсүүдийг цахилгаанд тасалдуулахгүй тал дээр анхаарч ирсэн.
За мөн хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж машинуудыг Америкээс худалдаа авч дотоодын үйлдвэрүүдэд маш хөнгөлөлтөө нөхцлөөр өгөөд төр хувийн хөвчлийн хамтарсан ган, хийм, цемент гэх одоо хамгийн чухал суурь үйлдвэрүүдийг байгуулж ирсэн. Тэдгээрийг аажимдаа хувийн хөвшил рүү шилжүүлж байсан зэрэг одоо маш чухал стратегийн бодлогуудыг хэрэгжүүлж ирсэн. За төрийн оролцоо бол дид үтц, цахилгаан, бомбуудыг барьж өгч татварын хөнгөлөлт, хэмд зээл, гадаад зах зээл нэвтрэх одоо боломжууд, арга замыг нээж өгсөн бол хувийн хөвшлүүд үйлдвэрлэл эрхлээд өрсөлдөөнд орж ашгаа одоо өөрөө олох механизм системийг өгсөж байсан хэрэг. Яг 50-ны арал дээр очиод хамгийн гол одоо чухал шийдвэрүүдийг гаргасан хүн бол энэ Чанкаши тухайн үед яг засгийн газрын удирдагчсан. За тэгээ 1980-ад он болоод Чанкашигийн одоо дараагийн удирдагч буюу түүнийхүү Чанчинко гээд нөхөр гажир төрийн эрхийг одоо хэрэгжүүлсэн. За энэ үе бол Тайван бол анхных шиг одоо ядуу биш, нийгэм дунд давхар хүчтэй хөгжсөн. За боловсралтай залуусын юм 90 үе гарч ирж байгаа цаг үе. Ерөнхийдөө бол энэ Саны Яцзэн гээд одоо анх Хятадыг одоо үүсгэн байгуулсан энэ хүн биш үү? Одоо Коминтер намын үндэслэгч гэсэн. За энэ хүний энэ ардчилсан улсыг цогцлох үзэл баримтлалаас ихтэй Чанкашигийн одоо нэгтгэхийн эмхэлсэн Тайваны арал дээрх энэ улс ардчилсан зам руугаа шилжиж орох сүүр нөхцөл одоо бүрдээд байгаа гэж харж байна. За ингээд улс төрийн хувьд яг ямар чухал шийдвэрүүд энэ Чанчинкогийн үед гарсан бэ гэдэг талаар яриад явчихъя. За мэдээж энэ анхны одоо өдөртөгч Чанкаши бол юу гэж үзэж байсан бэ гэхээр эхлээд бид амьд үлдэх хэрэгтэй, дараа нь ардчил байж болно гэх ерөнхий юм алсын аргатай байсан. За тэгээд яг энэ алсын арааг нь хэрэгжүүлэх энэ одоо үе ирчээд байгаа гэдэг энэ Чанчинко гэдэг одоо дараагийн өдөртөгч ерөнхийдөө мэдэрсэн. Тэнгүүтээ энэ Чанчинко одоо яасан бэ гэхээр 38 жил үргэлжлэн Чанкашигийн цэргийн дэглэмийг өөрийн гараар цуцлаад одоо ер нь бол хэвлэлийн эрхчлөө өөр нам байгуулахтай сонгуул явуулах гэдэг ийм бүх зүйлийг одоо нийлдэлтэй болгосон. За ингэснээр иргэд бол төрийн үйл ажиллагаанд оролцох боломж үүссэн. За энэ үе бол Тайваны ардчлалын институцийн одоо суурь тавигдсан түүх үйл явдлаа гэж үздэг. Мөн эдийн засаг улс төрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шүүх, арим одоо зэргийг улс төрөөс ангид болгож хатуу сахилга баттай бодлого хэрэгжүүлснээр удаан хугацаанд бохшиж байсан авилга шүүхийн хараат байдлыг бууруулж чадсан. За бид нар бол ардчлалын одоо зарим түүхүүдийг ингээд харахаар ер нь бол ард түмний зүгээс л одоо хүчтэй эсэргүүцэл одоо тэмцэлд орол эхэлдэг ийм зүйл байдаг шүү дээ. Тэгвэл 50-нд бол яг эсэргээрээ яг одоо дээд шатнаасаа ингээд системтэйгээр ирсэн гэж үздэг. За энэ нөхрийн өөр нэг чухал алхам бол популизм. Үзэл санааны сурталаар ханддаг биш, илүү дата судалгаа улс орны одоо нэгдсэн стратеги алсын хараадыг тулгуурлан шийдвэр гаргах мэргэжлийн хүмүүсийг улс төрийн томоохон албан тушаалгуудад маш ихээр томилж байсан. Тайван гэх энэ орны өнөөгийн өндөр хөгжил эдийн засгийн хүчрэх байдалд авчрах одоо хамгийн зөв үйлдэл болсон гэж үздэг. За ингээд Чанчинкогийн энэ одоо ардчлалын зам руу ингээд оруулсан энэ их үйл хэргийг ингээд төгөлдөржүүлэхтэй илүү батлах. За улс төрийн суурьтай ардчилсан орн болгож одоо хөгжүүлэх гол хүн бол үүний дараагийн удирдагч Ли Тэнхуй. За Ли Тэнхуй бол энэ бол яг 50 хүн Тайван төрсөн анхны ерөнхийлөгч гэж явдаг. Тэгээд Тайваны парламент Хятадын их газраас төр сонгогдсон одоо хуучин гишүүдээр дүүрэн байсан. За тэнгүүт одоо Тайваны өөрсдийнхөө парламент хууль улс төрийн институцийг бэхжүүлэх үүднээс Тайванд одоо төрсэн хүмүүсийг илүүтэй нам улс төрийн төлөөлөгчдөөр оруулж ирснээрээ ард иргэдийн итгэл маш их нэмэгдсэн. Тэнгүүтээ улс төрийн хууль ёсны суурь баталгаажсан гэж үздэг. Мөн ардчлалыг одоо буцах зам үгээр нэвтрүүлэх, Хятадын сүрдүүлгийг даван туулах зорилгоор 1996 онд жинхэнэ утгаараа ардчилсан Тайван улсыг байгуулах бүх нийтийн ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөсөн явдал. За энэ бол одоо маш түүхэн явдал. Яг энэ үйл явдлын өмнөх нь Ли Тэнхуй бол Америкийн Корнелл их сургуулийн ихтгэл тавихаар болсон. За энэ Хятадын хувьд Тайван тусгай тогтнол руу одоо ингээд буцалтгүй явж байна гэсэн тохиол байсан тул Хятад хэрвээ Тайван ард түмнээсээ ерөнхийлөгчөө сонгох юм бол бид хүч хэрэглэнэ гэж Тайваны арлын ойролцоо буужингууд тавьж ирсэн. За зорилго нь бол тодорхой буюу Тайваны ард түмнийг айлгах сонгуулийг хойшлуулах. Ли Тэнхуйг бол унгаах байсан. Гэвч Тайваны одоо тухайн ард иргэд бол ерөөсөө энэс ерөөсөө айгаагүй эрх чөлөө улс орныхоо одоо төлөө саналаа өгөхөөс ганц алхамч хойшлоогүй ба Ли Тэнхуй бүх ард иргэдийн сонгуулиуд сонгогдсон анхны ерөнхийлөгч болж Тайванд ардчлалын салхи одоо эргэлж буцалтгүй хөгжсөн одоо түүх үе
болцсон. Тэгээ хэрэг одоо Тайван энэ сонгуулийг хийгээв бол хяналттай одоо автомат ус болж үлдэх түүхэн эргэлтийн мөч байсан гэж үздэг. Ингээд Тайван бүрэн ардчилсан ус болж иргэдэн бид хизээч ардчлалаас ухрахгүй гэсэн улс төрийн соёлтой болж хөгжсөө. За тэгвэл одоо энэ Литийн хувь одоо Тайваны эдийн засгийг яг энэ Азийн баг дэлхийн технологи эдийн засгийн төв болтлон хөгжүүлэхийн тулд ямар чухал алхмууд хийснийг би одоо цаг товчлогоо ингээд бүгдийг багслаад ярьчих гэж бодож байна. За эхний алхам бол татварын хөнгөлөлт. За компаниуд бол ерөнхийдөө ашиг биш шинэ технологи бүтээснээр төрөөс нэмэлт урамшуулал хөнгөлөлт авах боломжийг бүрдүүлснээр Тайван одоогийн дэлхийн эдийн засгийн технологи инновацийн төв болох үүд хаалгаа нэгсэн гэж үздэг. За электрон, машин механизм, химийн үйлдвэрлэл, хагас дамжуулагч их зэрэг дотоодын экспортод одоо чиглэсэн үйлдвэрүүд байгуулах юм бол 5-аас 15 жилийн одоо татвараас чөлөөлж ирсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд тухайн гадаад компаниудын Тайванд үйлдвэрлэл бизнес эрхлэх хууль эрх зүйн боломжуудыг тодорхой болгож өгсөн. За үүнээс гадна одоо тухайн гадаад компаниуд өөрсдийн олсон ашгаа их орон руугаа буцаагаад татвар багтаа шинэ технологи инновацийг одоо Тайванд дэвтрүүлэх юм бол бүр илүү их татварын хөнгөлөлт олгоно гэдэг ийм хууль хэрэгжүүлж ирсэн. За тэнгуүтээ энэ дээр нэмээд тухайн компаниуд одоо шинэ технологийн судалгаа шинжилгээнд зарцуулсан зардлыг нь татвараас шууд хас тооцох зэрэг ийм бодлогуудыг маш хүчтэй хэрэгжүүлж эхэлснээр одоо гадаадын Philips-тэй Германы Texas Instruments гэдэг энэ одоо Америкийн бас энэ semiconductor компани зэрэг энэ томоохон үндэстэн дарсан компаниуд Тайванд үйлдвэрээ нээж ирсэн. Тэгээд Тайваны одоо өөрсдийн Acer, Asus, Foxconn, TSMC зэрэг одоогийн үндэстэн дарсан компаниуд ч мөн татварын багт өгсөн боожж одоо экспортын орлого нь огцон өс Тайван дэлхийн улс орнуудын хамгийн ихтэй технологи инновацийн төвөж болж хөгжсөн. За энэ хөгжилд бол энэ татварын хөнгөлөлт гэдэг бодлого маш том нөлөө үзүүлсэн байх нэ. За хоёр дахь том алхам бол дид үтц. За төр бол хамгийн том хөрөнгө оруулагч болж тухайн үед энэ тээвэр логистикийн томоохон төвүүд зам цахилгаан усан боомтууд суурь үйлдвэрүүдийг байгуулж эхэлсэн. Харин бизнес үйлдвэрүүд бол зөвхөн бүтээгдэхүүнээр л анхаарал төрийн шуурхай байх боломжуудыг нь одоо бүрэн хангаж өгч ирсэн үе. Тэнгүүтээ түнчлэн төр одоо бүх үйлдвэрүүдийг бөөнөр нь төвлөрүүлээд дид бүсдийг нь урьдчилан бэлтгэсэн ийм аж үйлдвэрийн паркуудыг маш ихээр санаачилсан. Тэнгүүтээ тэрэн дээрээ судалгааны төв, их сургуулиуд, үйлдвэрүүдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлж ирсэн. За тэгээд хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгснөөр компаниуд үйлдвэрлэл эрхлэх гэж одоо дид үтс барихгүй төрийн олон шат дамжлагыг ингээд алгасаад бэлэн газар дээр зүгээр л 1 жилийн дотор л үйлдвэрээ барихын боломжууд нэгдэж ирсэн. За ингэснээр Тайванд үйлдвэрлэл эхлүүлэхний хэлбэр болж экспорт нь нэмэгдэж гадаадын хөрөнгө оруулагч нар ч одоо эрсдэл багтаа гэж үзэх болсон. Эндээс л одоо бас л Тайваны томоохон компаниуд том одоо үйлдвэрүүд гарах гол цэг бас үүссэн гэж үздэг. За сүүлийн бодлого бол ер нь бол энэ судалгаа гэдэг зүйлийг энэ үйлдвэрлэлтэд нэгтгэсэн стратеги. Юу гэхээр томоохон аж үйлдвэрийн паркуудыг түшиглэн үндэсний хэмжээний их сургуулиуд, судалгааны лабораториуд одоо үйлдвэрүүдийг байгуулж нэг газар төвлөрүүлснээр судлаач санаа гаргаад инженер түүнийг нь шууд үйлдвэр турших боломж нэгдсэн. За энэс гадна одоо мэдээллийн урсгал энэ уялдаа холбоо гэдэг зүйл маш сайжирсан. Ерөнхийдөө бол Тайван улсын төр судалгааны зардлыг нь санхүүжүүлээд амжилттай технологиг хувийн компанид хэмт лицензээр өгч эрсдлийг нь төр ашиг нь хувийн хөвсөл хүртэх замаар ажиллаж эхэлсэн. За үр дүндэн бол Тайван өөрийн гэсэн технологитой олсон, шинэ санаа инновацийг олборлж эхэлсэн. За лиценз үйлдвэрлэгч орон болж хөгжсөн. За дүгнээд ингээд хэлэх юм бол татварыг дарамт биш урамшуулалт болгосон. За дид үтцийн саадыг хөшүүрэг болгоно ашигласан. За судалгааг онол бус одоо үйлдвэртэй шууд холбож одоо бодит инновац технологи үйлдвэрлэлийн стратегийг одоо хэрэгжүүлж чадсанараа өнөөгийн дэлхийн хамгийн өндөр одоо төвчний хагас дамжуулагчийн бараг 90% үйлдвэрлэж олон тооны үндэстэн намсан технологийн компаниудыг бойж өөрлөж за дэлхийн эдийн засгийн гол одоо тарих гэж яригдах хэмжээнд хөгжсөн нууцсан байгаа юм аа. За тэгээд яг нь Тайван гэдэг орн бол баялгаар бус стратеги, институт, алсын хараа тэ цагийг маш зөв уншсан юм шийдвэрүүдээр л одоо өнөөгийн хүч хэрхийг арчилсан ийм орн болж хөгжсөн гэж ойлгож болох нэ. Ингээд энэ хүрээд одоо энэ Азийн хамгийн сонирхолтой хөгжлийн түүх Тайваны талаарх гээд яриагаа дуусгая.